За ингээд анх удаа СНГ-ийн орнуудад Расс Мэдлэн ирсэн байгаа. Баяр хүргэцгээе. За орон болгон яг өөр мэдээ өгтөж авдаг л та. Everybody's like, it's Russ. When I'm not with you guys, like Ерөөсөө жирийн бас л та нартай ажиллах шортоо, сандалтаа. Надыг бол ахлах ангиас хөөсөн л дөө. Би цахилгаанч нар ажиллаж ламп эргүүлжсэн, розетик суулгаж. Ээж маань одоо ганц буюу 2 хүү өсгсөн. Жижигхэн бөмбөр машинтаа Volkswagen-тай явдаг байлаа. Машиндаа явж байхад манай замын твш зэвэрцэн ингээд доор өнгөрч байгаа зам харагддаг байсан. Би бол өндөр боловсрол болдог ганц өсөөгүй. Тэндээс гараагүй. MLM маркетер танилцаад ирэнгүүт энд бол маш их боломж байна гэж харсан юм аа. Сайтикта би яг ижилхэн бодолтой л доо. MLM маркетингт одоо баг бүтцээ байгуулсан байхад та сараа нэг сар ажиллахгүй байдаг баг бүтц чинь ажиллаж л байдаг л да. Би MLM маркетинг дээр баг үүсгэх гэж маш их ажиллаж байна. Бас чи яас их ажилладаг гэдэг хүмүүс асуудаг байсан. Би хариулдаг айгүй амархан. Яагаад гэвэл би айгүй залах байхгүй. Би тэгээд ингээд баг бүтц маань маш том болоод өөрөө ажиллах хүртэл айгүй сайн ажилладаг. Би хин нэг нээл одоо бүтцсэн эрдийн гишүүн байхыг хүсдэг байсан. За одоо бол би ингээд маш их олон мөнгөтэй болцсон ч гэсэн юу ч хиймээргүй байгаа тэгээд баймар санагддаг. Гэвч би одоо 10,000 долларын сайтын төрүүлнэ гэдэг амлцсан учраас одоо би ингээд ажиллаж байгаа шүү. Хэд хоногийн ингээд бизнес ард дээр маш их гайхамшигтайгаа завсан цанаар булгаа далаар шумба дахин гоё рестораны шеф тоглож байгаа гэдэг маш их хайртай сайхан хоолнд ороо. Тэгээд би мэдчихсэн л та одоо вестиод ирэн буцаад онгоцны бүгдээр очиод наашаа ниснэ гэж мэдчихсэн. Тэгээд тэр онгоцны ажилчтай ингээд зогсоод хүлээж явахдаа би одоо үлдсэн болов бодоод байсан. Яасан гэдэг нь асуусан. Би эндээс явах шаардлагатай юм гэдэг. Тэгвэл би явмааргүй санагдаад байгаа гэсэн. Тэгсэн чинь чи тэгвэл явах хэрэггүй шүү дээ гэсэн. Би нэрээ явах шаардлагагүй ч юм. Тэгвэл би одоо ингээд тэгээд би ч одоо амлцсан юм чинь заавал явах хэрэгтэй гэдэг. Ингээд тэгэл яваад ирсэн тэ. Ямар нэгэн амлт гэсэн бол та тэр заавал биелүүлэхийг хүсдэг шээ. Яагаад гэвэл ингээд би энд ирэхийг хүссэн учраас би хийж байгаа. Дотоод хүсэл ирмэлзэл бол айгүй чухал байдаг. Тийм одоо ердийн ингээд яг стандарт ажилтаа бай. Өглөө ингээд сэрүүлэг. За би одоо ажилтаа ингээд айгүй баяртай босдог. Үгүй шүү дээ. Яагаад гэвэл тэд явах ёстой учраас босч. Тэдэнд бол хангалттай мөнгө байсан ч гэсэн тийшээ очих байх өөрсдөө. Надад бол ингээд манай найзын гэр бүлд ямар хүндрэл бэрхшээл тогтоол гэр бүл нь би тэр асуудлыг шийднэ гэж одоо шийдэж чадна гэж боддог хэрэг бахархмаар байдаг. Залуу байхдаа анх одоо MLM маркетинг та учирч ирсэн. Тэгээд нэг хатах MLM маркетинг ямар ах уу гэдэг ярьжсэн. Сүлжээний бизнес ямар гэдэг. Тэгээд тэр ясантай ингээд рестораны цэсэнд нь үн байхгүй тийм. Үнэгүй тийм. Хүн бичигдэг тийм цэс байсан. Тэгээд ирээд бэлтгэж спагетти тэгс өдөр болгон мөнгөгүй байсан. Одооны энэ амьдралаас ингээд залууд байсан амьдралыг харахад ийм амжилтанд ийм байдал төрөнд юусыг төсөөлж байгаагүй. MLM маркетинг дээр надад бол маш их унал босолтууд байсан.
Чи одоо энэ ажлаа орхиоч гэдэг миний гэр бүлийнх нь маш их хэлдэгсэн. Одоо бойл орхих гэдэг ингээд ямар хязгаар бид тэднийг сонсоог юм бэ. And it's funny because now all those people are like, hey man, like yeah. Би одоо яг энэ ML маркетингээр 20 жил ажиллаж For байна. 20 years. And the reason it's so humbling when people are like, Russ, is because the reality is I've done Сүүлийн 4 nothing жил different in би these 4 years. өмнөх 16 жилд хийгээгүйгээр хийсэн. I Урд made нь бол just as маш many их phone уцдаг calls байсан, before. залгадаг. I did just as many Презентацаас тэгээд presentations ярьдаг before. байсан. Тэгээд өөрийнхөө бүтээгдэхүүн өрсөлдөгч хүмүүсээ сайн судалдаг Same as байсан. Харин before. одоо бид бол технологитой ажиллаж байна. Энэ бол ганц олдох боломж гэж магадгүй. Бид одоо банкнд яаж төлбөрөө хийдгүү, яаж ажилладаг, яг ийм маягаар шинэ технологи ирж байна. Интернет ирснээр одоо дэлхийг тэр чигт нь өөрчилсөн. Мобайл утас бизнес амьдралыг өөрчилж байна. Яг ийм хугацаанд биткойн технологи шиг ингэж өөрчилсөн одоо технологи бол одоо байхгүй байгаа. Банк, утас, интернет энэ бүгд бол маш их цаг хугацаа зарцуулж яаж энэ олон хэрэглэгчийг бол одоо өөртөө хавруулсан байдаг. Жирийн хүмүүс бол энд бол оролцох боломжгүй шүү дээ. Биткойн дээр бол сайн орлого олохын тулд сайн программист байх ёстой, шаардлагатай. Эсвэл маш их баян тэгээд программистыг хүснэ. Эсвэл программист байх шаардлагатай. Биднес битклабыг хийж мөнгөгүйсэн. Тэнгүүд би энэ майнинг бодборлолтын дээр ингээд ажиллаж очих юм байна. Нэлээд олон оруулаад тэгээд тэгтээ олуулаа оролцох хэрэгтэй гэж бодчихсон л та. Маш их юм боломж өгсөн боловч бас амжилтгүй тийм үед байсан. Би тэгээд өдөр тутам хэрвээ ингэчүүл яах вэ гэж амдирмаагүй юм гэдэг техниктэйгээ ярьжсэн. Тэгвэл нөгөө өнцгөөс та хэрвээ тэр 10,000 хүрчүүл яах юм? Яагаад би ийм асуултыг асуусан бэ гэхээр нэг яад одоо ML маркетинг дээр маш их олон тэгтэй юм өгнүүд харагдаад байсан. Би тэгээд ингээд маш их олон удаа хүмүүстэй уулзаад миний одоо орлого нэмэгдэнэ гэдгийг мэдчихсэн. ML маркетинг дээр биткойнууд одоо шинэ зүйл очив. Хэрвээ энэ биткойн болохгүй байх юм би бодсон та. Болохгүй өөр зүйл хийн. Гэтэл одоо би хувийн онгоцороо хувийн арга дээр нисээд очсон юм чинь шүү дээ. Энэ 4 жил биткойн дээр ажиллахдаа өмнө 10 хэдэн жил ажиллаж жийснээс тэс сундаа юм хийж байна. Биткойны салбар бол маш өөр. 10 жилийн өмнө яг би ажиллах чадвартай хүсэлтэй байхадраас гэдэг одоо шал өөр. Би дотроо би тийм онцгой юм юу хийцэн бэ гэж хүртэл одоо боддог л доо. Bitclub дээр бол та нараас зөндөө олон хүмүүс нь сайтан болох боломжтой. Та ингээд одоо маш их мөнгөтэй байж дасаагүй бол маш их мөнгө штэ. Танд их мөнгө байхад хөвгөлтэй шүү. Аав ээж нь төлждөг те тусгай классын хугацаар явдаг. Онцгой ресторан хоолждаг бол тэднээс бол дассан байгаа л да. Би бол зүгээр энгийн онгоцны суудлаар явдаг ч юм уу хямдхан машин суудаг тийм л байсан. Би Малайзаар аялж байхдаа бизнес эхэлж байхад чөчөлөд буугаад шүршүүрч байхгүй угаалтурч байхгүй тийм газарч амьдарч ирсэн. Бус хүмүүс ч өө ямар сайхан юм гэдэг ярьдаг байлаа. When we started Big Club, I 32 did one tour through Europe. I went to 39 хоногийн дотор биднес Европ руу явж амьдсан байдаг. And most of those days I Өдөр тутам би 2-5 ийм уулзалтанд ордог байлаа. I would talk to Joe. Би тэгээд Joe руу уулздаг бас л Joe бас тийм уулзалт хийсэн гэртээ буцаад ирсэн байдаг байсан. 7 цагт ирэх. Дахиад нэг шинэ уулзалтанд дээр явах болсон байдаг байсан. Би одоо мянган
уулзалт танилцуулгаас ингээд тоогооч алдсан байгаа. Энэ бүгдийг маш тийм онцлог болсон. Өдөр болгон презентацаа, зураг, үзүүлэлт, биткойны хашаад яриад ингэдэг байлаа. За энэ хараа өнөөдөр $2,400 байна гэдэг ингээд үзүүлэл. За нэг өдөр босоход 10,000 болцсон байх бахтай гэдэг ингээд ярьдаг байсан. Хизээ 10,000 хүрэхэд би маш их эрчимтэй ажиллаагүй гэдэг харамсах тохиолдол байсан. Бид бол маш их шаргуу ажиллаж байсан. Хичнээн шаргуу ажилласан ч гэсэн биднес эргээд бодоход өшөө идүү сайн ажиллах ёстой байж гэж ингээд бодол байдаг. Өдөр болгон биткойн аж 6,700 авахгүй энэ бол бас өөрчлөлтөн. Who in here wants to make the most money in the room? All right, we're going to put that to the test. За энэ хин бусдасаа илүү мөнгө олохыг бодож байна. За шалгая. За бүх нэртэй хүмүүс ингээд ийм хэлсэн тэр гэдэг ингээд бичсэн байж. Надад бас тийм байгаа. Хамгийн худлаа ярьж байгаа юм бол би өөрөө ядуу байхыг үзэн ядж чинь гэж хэлдэг бол мөн худлаа байгаа. Тэгээд тэр өөрийнхөө ядуу байдгийг үзэн ядж байгаасэн бол ямар нэг юм хийхэд байсан шүү дээ. Би та нарт өнөөдөр нэг нууц хэлье. Бусдасаа илүү мөнгө олох ямар нууц вэ тэрийг хэлье. Хин олон хүнд битклабын тухай ярьж утасдаж хэлнэ. Тэр хамгийн их биткойн мөнгө олох боломжтой. Хүн болгон 240 хүнийг шууд нэгтгэх тийм боломж байхгүй байгаа. Okay, so let's say Та 10 хүнд яриад тэдгээрээс нэг нь тантай хамтарч ажиллахад болно. Ихэнх хүмүүс боддог л да би өнөөдөр ингэж гэрээгээ дуусгахад хэдийг олох уу гэж бодоод идэг. Забудьте такое мышление. Okay, so Rashami has made as much as Шами бол $700,000 нэг сард олдог. Тэр бол өөрөө 240 хүнийг нэгдүгээр хинэндээ хамгаалж чадсан байна. Энэ нь нэг хүнээс $2,916 болж байна гэсэн үг. Сар үе. Залхууч гэсэн. So if I told you like Би тэндээс тэдийг бол эндээс тэдийг болно гэж бодоод идэг нь. Бодит амьдрал дээр бол тодорхой хугацааны дараа та тэр тооцоосноос их мөнгө олох боломжтой. you want to say how many people you have sponsored? Жоо бол 100 хүнээс цөөхний нэгдүгээр өгнөд нэгтгсэн. Жоо бол сард 3 саяыг олдог. Joe was never looking at if I sponsor somebody. Жоо ингээд хүмүүсийг өөрөөр нэгтгэхдээ тэрнээс тэдийг олно гэж боддог. Энэ дээр хэн ажиллах хүсэлтэй хүн болгон маш их мөнгө олох болно. So that's what I mean by Тийм учраас би одоо энэ бизнесийн талаар хэн утсаар яриад хүмүүстэй холбогдож ярих мэдэгдэх тэр хүн бол маш их мөнгө олох боломжтой. За ингээд асуулт тавиул хариулъя. We got two guys there. Микрофон. Кто-то поможет? Sit down, Russ. One second. And they can't see me. А можно вопрос задать? Да, сейчас Bitclub дээр одоо can you earn хүмүүсийг нэгтгэхгүйгээр мөнгө олох боломжтой юу? с майнинга, да. Майнингаас бол олно. Боломжтой. Майнинг олбортоос олох боломжтой байна. Хин нэг нь 3 жилийн өмнө үнэлэгчийн вакциныг худалдаж авахад тэр хүн ямар ч мөнгө зарцуулаагүй $100,000 орлого болсон байдаг. Мэдээж хин нэгнийг нэгтгэхийг бол урамшуул бол авахгүй. 10 сая сайтангуудад одоо хөрөнгө оруулагч нарт орох. Зарим нэгэн тийм л дээ. Зарим хүмүүс маш өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэнд бол 10
сайтингуудад бол тэднүүсийг оруулах байгаа. I'm not talking about Эдийн people жирийн investing more money. хөрөнгө оруулсан хүмүүс сайтан болохыг Are just the normal people оруулж that go to work. тооцож байна. Тэр Спасибо. оны эцэст бол компани хүчин чадал хэд болох вэ? За бид бол 2600 петашийн хүчин чадал Little more than хүрнэ. 2009. Тэгээд өшөө нэмж төхөөрөмж бол байнга худалдаж авах л да. Always working on deals for buying more. Будут ли они до конца года Do you установлены? think they will be this 2,900 till the end of the year? Or Оноос өмнө Oh, бол I think that'll be хүрчих баг. Он гэхэд бол тэрнээс их болно. Төхөөрөмжийн мөнгөний төлцсөн байгаа. Okay, next question is За, about миний Conway. таньдаг ийм Have банкны том his man directors of үүсгэн some байгуулагчид байгаа л да. banks Тэгээд бас and бараа some, бүтээгдэхүүн big нэлээд product том food marketing stores. бизнестэй. Энэ хүмүүст одоо би яаж CoinPay I sign up холбож болох them уу to гэдгийг Conway, тайлбар. me as a person. Okay, so we're going to be charging for businesses to use CoinPay, but it's just a one-time, and then they can use the advertising free forever. Very large companies that are going to need programming systems, it'll be more, so they make a little bit more. Ямар нэгэн компани CoinPay-д ингээд холбогдоод ажиллах тохиолдолд бол урамшууллын маркетинг ярина. Тухайн бүрийн гүйлгэнээс 1% гэдэг байна. Энэний 0.5% нь бол яг санал болгосон үг нэ. 0.5% нь бол компанид үлдэх юм. I got one other thing I'll share with you. All right, so Энэ нууцыг үйлдвэрж байгаа компани бол if you're going, what is that? This is actually called the энэ юу вэ Solana. гэж асуувал Yeah, so Serial it's made by Labs гэдэг Serial бүгээр Labs. хийсэн байгаа. Надад нэг байгаа, Joy-д нэг л байгаа. Энэ утас бол $20,000 үнэтэй. What special is about it? I will tell you what's special about it. Yes, it's За энэ special about the юун name. тийм гайхамшигтай юм бэ гэж Well, асуулаа. to start with, it's gold and carbon fiber. То есть прежде всего За, там энэ вот карбонат, карбонат. золото. You see how Алтаар it's back хийсэн here, байгаа the little энэ switch, утсыг. like this little switch right here. И там Тийм есть бол такой вот жижигхэн юм маленький товчлуур байгаа. переключатель, вот такой Массаж маленький. унтраадаг. So when you do that little Тэр switch, жижиг no төвчлөрийг дарсан үед бол таснаас бол ямар нэгэн холбоо тасан орох except through дуудлага, гарах дуудлага through a special тусарчин. app they have. Тэнд бол тусгай тийм програм Super суулгасан secure, байгаа. 100% encrypted. Хамгаалцаатай хакертаж боломжгүй So the company that makes 100% this phone найдвартай. За энэ цэг хийж байгаа компани бол дараагийн хөлбөрүүдийг ерөнхийдөө хийн карбонод бол алт байхгүй хийгдэх байгаа. $1,000 байх бах. Гэхдээ энэ унтраалга бол байх байна. technology. Байна. And so on the back of the phone, there'll be a Жижигхэн little юм like хэрэгсэл байгаа thing арт on the талд нь back. дээшээ сүхнэ. Like lift up the back. Дээшээ сүгсэн тохиолдолд бол та дээшээ сүгсэн тохиолдолд аюулгүй хамгаалтанд ороод дэлгэцэн дээр нүүрэн дээр дэлгэц гарч ирээд хүүтэн төрөвчөнд орох дэлгэц гарч ирнэ. Тэрийг бол одоо хизээч хакердах боломжтой. Энэ бол зүгээр төр зүр энэ компанитай ажиллаж байгаа. So they're going to have Энэ төрөвчөн дээр Clubcoin байшин. Бид клубын одоо энэ програм бол автоматар тэр компани зарж байгаа. Бүх утсан дээр суулгагдана л да. Энэ утсыг бол өөрсдийн үйлчлүүлэгчд мэдээж өгнө. And the phone it's going to be Бид basically клубаас авсан бай, зах зээлээс авсан бай, үн бол яг ижилхэн бай. they're going to be giving us a kickback, still working on that, if it's going to be $150 or $200 as a kickback from that probably $1,000 price. For So it'll be $1,000 for the phone, and if they sell it on their website or one of their stores, it's still $1,150 биднээс борлуулалт хийсний дараа бидэнд нэг зарим нэг нь хуваад энэ бол урамшууллын системээр орж ирэх юм байна. it's around. Actually, За энэ хэд хэдэн нууц байгаа тэрнээс энэ нууцыг болоод ярьж болно гэж. Биднээс бол ингээд маш их олон чиглэлээр ингээд шин юм хийж байгаа ажил явуулж байгаа. Бүгдийг нь бол ярихгүй. no problem. Yes. Lately, company Раш энэ Америкт байгаа хүмүүст бол энэ жоохон explain why. Yes, the хаалттай байгаа энэ талаар та Okay. So in the тайлбарч хэлбүү. US, the land of the free,
Энэ Америкийн холбооны устай яагаад энэ асуудал байдаг вэ гэхээр эрхчлөөний орон маш олон дүрм журм хууль байдаг Америк бас өөр дүрм журм байдаг зохицуулалт тийм. Өнгөж яг зохицуулалт хийдгүү тийм бас дүрм журм болж хөрсөн байгаа юм. Дима гэдэг сүлжээний компани Америкийн засгийн газраас зогсоосон. 10 жилийн турш шинэ компанид ажиллаад $200,000 болсон хүмүүс сүүлдээ байхгүй болгоод тэг болчихж байгаа. Америкийн засгийн газар энэ болохгүй гэдэг зогсооцсон. Албан ёсоор энэ бол хууль бус гэсэн заавар дүрм байхгүйсэн боловч энэ тэгсэн гэсэн зогсоочдөг. Тэгээд дахиж нээхийн тулд одоо тэр урамшууллын планаа өөрчлөх ингээд янз бүрийн зайл арга хэрэгжилж байгаа жишээтэй тэр компани Америкийн нэгдсэн улсын хуулийг барих юм бол ийм урамшууллын төлөвлөгөөний зөв энэ буруу гэсэн тийм заал байдгүй. Америкийн засгийн газар танд хурж ирээд танд энэ таалагдахгүй нэгэд хэлэхэд тэгээд бизнес болох болчихно. Яг бизнесээ ингээд энэ нэтер хамгаалахын тулд бид нь Америкт энэ бизнесийг одоо ажиллуулах хамаагүй хэлбэр байгаа. Тэгээд тэдний ярьж байгаагаар бас та мөнгийг буцаад орж ирж гин. Орж ирж ивэл таны ямар нэг юм хийсэн мөнгө буцааж орж иж ивэл энэ хөрөнгө оруулалт шүү дээ. Тэднээс хөрөнгө оруулалтын талаар ярихад бол яг цаасан доллар дээр яриад байдаг. Доллар Америк руу оруулаад цаасаараа буцаад авчихна. Гэтэл яг та крипто валютаар хөрөнгө оруулалт хийчихэд буцаад криптогороо ингээд авлаа гэхэд хуулийн заал байхгүй. Гэтэл ямар нэгэн хугацаанд орж ирээд энэ байдлууд хууль ус юм хийгээгүй мөртлөө биднийг аюулт хүрэх тийм юм харагдаад байгаа юм байна. Гэтэл яг хууль усны юм хийгээд байдаг. Гэтэл одоо 5% дэлхийн нийт хүн ам буюу дэлхийн зах зээлийн 5% нь Аз, Япон, Солонгос бусад өөр орнуудад ингээд ажиллахад бид нь аюулгүй тийм учраас бид Америкийн зах зээл хаалттай байх нь зүйтэй гэж үзсэн юм. Yes, sir. For those partners, CoinPay has CoinPay хуцааг эзэмшиж байгаа хүмүүст бол одоо like it will be like pay дивиденд ч юм уу ноглол ашиг оногдох уу? Yeah, so that's the way we look at it is that we're going to figure out some way so when За одоо CoinPay яг actually becomes тогтсон схем байхгүй байна. those are all shares CoinPay of the бизнесийг company. ингээд We're gonna figure out ороод who ирэхэд will бол get dividends, өөрөө who will get those ашигтай shares. байна. But I look at Ямар those нэгэн shares схем more as a боловсрогдно. future thing Томор ингээд where if we can төлөвлөх get юм бол 100, одоо 200, мянган бизнес жишээ том businesses on бизнесүүд ороод CoinPay, somebody like a Visa жишээ нь might Visa try ч to юм уу Master buy тийм CoinPay for 5 or 10 бидний billion ингээд dollars. 5 6 7 тэрбумаар худалдаж авна гэхэд бол Exactly. өөрийнхөө Everybody would sell the shares эзэмшиж байгаа to хугацааг Visa. зараад ашиг олох Everybody боломжтой. gets paid. maybe there are some secrets that you can share. For example, За you одоо яг sponsor ийм somebody. So he яг can өөрөө чинь ингээд work with partners. хамтрагчаа болоод яг өөрөө чинь хуулбар чадах тийм нууц Well, ямар зүйл байна. I don't even think it is fair Саятан for болонгуудаа somebody to одоо become a 3 millionaire if they don't шүн go at least 3 унтахгүй байх days тийм хүн without байхгүй гэж бодож байна. And I'm not talking about no sleep because you're playing video games. I mean no sleep because you're Тэр хүн just бол on the мэдээж phone non-stop. хүмүүстэй уулзсан, Time ярина, zones are changing ярилцсан, around the world. People are waking up ажиллагаа and хийн on the тэ. phone. Or when you go from doing a webinar to doing a conference call to doing a three-way, doing a three-way, Чи doing another Оо, three-way, зөв. doing another conference call. And now it's been танилцуулах, 24 hours, уулзах, you go, танилцуулах "Oh my God, I never 24 got цаг the phone. I болдог. did Юу ч it хийдэггүй. today." So if you're a talented хэрэг та маш их авьяастай бол and you Okay, can make Bitcoin-ыг Bitcoin very understandable маш for сайн somebody, бусдад ойлгохоор тайлбарч чадсан you бол can make the шуудлын comp plan планыг simple, та people хүмүүс don't төрөлдөхөөр get confused by it, энгийнээр then you тайлбарч need to чаддаг invite a бол lot of та people өөрөө to аягүй do сайн webinars хүмүүсийг yourself. цуглуулад вебинар If явуулахтай you're та not бүх донцгой talented, авьяасгүй бол санаа зовох that's okay. шаардлагагүй тэгсэн You ч can гэсэн та still тийм make more мундаг money than the авьяастай talented хүмүүсээс people. илүү Instead of олох you боломжтой doing та the тэгээд webinars, өөрийнхөө you илүү find a talented авьяастай person спонсорыг like олоод Lisa or тэрийг somebody like that вебинарт that оруулах does хэрэгтэй webinars тэгээд тэр already. вебинартаа And you хүмүүсийг invite your
хамруулах зүг байх. Хамгийн гол зүйл бол та хүмүүсийг нэгтгэх өөрөө спонсорыг айгүй сайн зүгээр тайлбарлаж өгөх чухал байдаг. Хариулт бол маш их богино хугацаанд маш их олон хүнтэй уулзалт хийж тайлбарлаж ойлгуулах ёстой. Та өөрөө их авьяастай бол урагшаа яваад амжилтанд хүрэх хэрэгтэй. Та 10 хүнтэй уулзсны дараа таныг тоохгүй, тань дохондоо авьяас авт ихтэй зүгээрээ. Тэгвэл та өөрөө биш өөрийнхөө мундаг спонсорт уулзуулж танилцуулах хэрэгтэй. Би бол маш их олон авьяасгүй хүмүүс MLM дээр их мөнгө олж чаддаг тийм хүмүүстэй тааралж байсан. I think it's 0 minutes. Oh, I can't read. All right. Joe is hungry. So Энэ жижигхэн нууцуд маш бага хугацаанд авьяаслаг илтгэгчтэй танилцуулах хэрэгтэй. Хэрвээ та тэр авьяаслаг илтгэгч бол маш сайн байхгүй бол тэр байгаа сайн илтгэгчтэйгээ танилцуулах хэрэгтэй. they're saying we have to end now, and I really appreciate you guys. Ингээд биднээсийг дэвс. Okay, so I know we've all like a lot of За ингээд зураг авахулцгаая бүгдээрээ. I'm a little tired, so let's Жохон ядарсан учраас сууж байгаа суухыг зөвшөөрнө. So I really appreciate you guys. We will be back again. Би зайшгүй буцаж ирнэ. Здравствуйте.